За өнөөдөр бүгдээрээ 2024 оны математикийн хэлэлцээ ерхий шалгалтын задгаа даалгавруудаас бодъё. За 1-р даалгавар дээр f от x язгуурдаар 8x-с хасдаг 4-өөс хасдаг 1 функц өгөө. За 1-р нь олох нь юу юм бэ гэхээр уг функцийнхаа тодорхойлогдох мөнжийг олъё гэсэн. За тэгэхээр 8x-с хасдаг нь 4 маань тгээс их буюу тэнцүү байх тохиолдлыг авч үзнэ гэсэн үг. За тэгэх юм бол эндээс x маань 8-ыг хувадаг нь 4-ийг хувадаг нь 8 буюу 2-ны 1 гэж гарч ирэх. За дараа нь утгын мууж гэж байна. За утгын мууж гэдэг нь бол ер нь бол хамгийн их авах ёстой утгаас хамгийн бага авах ёстой утгын хоорондох зай гэлээд. Хасдаг нь 1. За энийг тэгтээ тэнцвэрлэх. За ингэ бодох юм бол яг энэ хэсэгт маань хамгийн багадаа авч болох утга маань тэг байгаа. За тэгэхээр тгээс нэгийг хасгаад 1 хасах 1 буюу хасах нэгээс л дээш утгуудыг авна л гэсэн үг. Тэгэхээр утгын мууж маань хасах нэгээс нэмэх хязгаарыг авч болно гэсэн үг. Тэгэхээр сета маань 1 бахнэ. За энд бол а бол 1, б бол 2 байжээ. За 2-дугаарт нь юу болох юм бэ гэхээр f от x функцийн ургуу функцийг хэд байх вэ гэж асуусан. За мөн за түүний x нь хэдээс дээшээ утгыг авч болох юм бэ гэсэн. За тэгэхээр 8x-с хасдаг нь 4, хасдаг нь 1. Эний x-ийн маань авч болох утга маань угаасаа түрүүнийх шиг хасах 1 гэж таарах нь. За энэ ургуу функцийг олно гэдэг маань за y тэнцүү 8x-с хасдаг нь 4-өөс хасдаг нь 1. За энийг бодох. За тэгэхээр y-с хасдаг нь y дээр нэмэх нь 1 тэнцүү 8x-с хасдаг нь 4 гэж чад. За ургуу функц учраас y-ийг x-ээр нь солиочих гэсэн. Тэгэх юм бол x дээр нэмэх нь 1 дээр 1 тэнцүү 8-ын y-с хасдаг нь 4 бахнэ. За эндээс y олох. За тэгэх юм бол аль алийг хоёр талаас нь квадрат зэрэг төвшүүлье. X квадрат дээр нэмэх нь 2x нэмэх нь 1 болчих. За 7500-аар задлж байгаа. За ард болохоор 8y-с хасдаг нь 4 байна гэсэн үг. За тэгэхээр x квадрат дээр нэмэх нь 2x. За хасагч байгаа 4 маань урагш ороод нэмэгдэж ирэх нь тэгэхээр нэмэх 5 болох нэ. За тэгээд үүнийг 8-д багах юм бол бидний y-ийн буюу бидний ургуу функц маань гарч ийн гэсэн үг. За тэгэхээр d маань d тоо дээр 5-ыг бодох байсан байна. E дээр нь 8-ыг бодох байсан байна. За дараа нь за бидний өгсөн функц маань ургуу функцээс их бөгөөд тэнцүү гэдгийг нь батлах нэ. За тэгээ шийдний хэдийн сэдийн хооронд байх юм бэ гэдгийг нь үзүүлэх юм. За энэ маань за бидний ургуу функц болох x квадрат дээр нэмэх нь 2x дээр нэмэх нь 5-ыг хуваадаг нь 8-аас их байна уу гэдгийг тооцох нэ. За энийг тооцоод яг бодъё гэвэл яг уламжлалт аргаар яг ингээд бодъё гэвэл нэлээд их ажиллагаа ихтэй байгаа учраас зүгээр ерөөсө график дээр байгуулаад харчих нь байна. За тэгэхээр бүгдээрээ үнийг системчилж бодох нэ. За тэгэхээр эхлээд
үндсэн функцийнхаа графикийг байгуулъя. 4-өөс 4 хасаад тийг болно. Боёо 2-ны 1-ийг авахад хасахныг олж байна. За өөр язгуураас гарч ирэх утгуудыг харна. Тэгэх юм бол 1-ийг орлуулж үзэж болж байна. За 1-ийг орлуулах юм бол язгуураас 2 гарч ирнэ. 2-оос 1-ийг хасах юм бол 1 болох. За өшөө өөр аятайхан гарч ирэх тоо маань. За 5-ыг орлуулж болж байна. За 5, 8, 40, 40-оос 4-ийг хасаар 36. 36-аас язгуур 6 гарах бөгөөд 6-аас 1 хасах юм бол 5 хэсэг утга гарч ирэх нэ. За тэгвэл уруу функцтэй бүгдээрээ орлуулж үзье. За тэгэхээр яг эсэргээрээ байх бөгөөд хасахныг үед 2-ны 1-ийг авах нь 1 багт 1 авах нь 5 багт 5 багт. За тэгвэл үнний графикийг байгуулах юм бол за ингэж байна. За x нь 2-ны 1 дээр y нь хасахныг авна гэж. Тэгэхээр хасахныг маань энд байгаа. За 2-ны 1 гэдэг маань за энд цэглэж. За дараа нь 1 дээр 1 5 дээр 5-ыг авах гэж. Энийг 5 байна гэсэн. За ингэж явсан гэх. За үнийг ногоон өнгөрч орч. За ингэ явсан юм шиг. За дараа нь уруу функцийн хувьд бол хасах нэг дээр 2-ны 1 буюу x нь хасах нэг дээр y нь 2-ны 1-ийг зааж явах буюу энд баг. За нөгөө цэгүүд маань давхцаж байгаа тийм ээ. За тэгэх юм бол ингэж явсан бахнэ. За бид нар юу болох юм бэ гэхээр бид нар за энэ тэнцэтгэл хөшийнхаа шийд нь яг хаах нь авах юм бэ гэдгийг тогтоно гэсэн. Тэгэхээр шийд нь ерөөсөө энэ дээр байгаа энэ хэсгийг хэлээд байгаа. Энэ хэсэг. За тэгвэл энэ хэсгийн маань ингээд цэгээ харах юм бол ерөөсөө л 1-ээс 5 гэсэн утгыг авах нь. Тэгэх юм бол g маань 1 байх нь ч x маань h маань 5 байх үжи. За ингэж бодох шээ. За 2-2 дээр А-д нь 2 язгуур дор 5, дээц нь 2 язгуур дор 11. За тэгшин зөвхт параллел фифт өгсөн юм байна. За D оройгоос AC ашиг гурвалжны хавтгай хүртэлх зайг олё гэсэн. За нэгдүгürt нь. За нэгдүгürt нь юу болох юм бэ гэхээр AD ашиг гурвалжны талбай хэд байх вэ гэсэн. Тэгэхээр AD ашиг гурвалжин гэдэг маань өөрөө эндээс харах юм бол яг нүүрний энэ гурвалжтай хэрэгтэй. А Д H. За бидэрт юу өгсөн байгаа гэхээр AD-гийн хэмжээ 2 язгуур дор 5 гэж өгсөн байна. DH-ийн хэмжээ язгуур дор 5 гэж өгсөн байна. Тэгэхээр бид нар энэ гурвалжны л ерөөсө талбайг нь олох гэдэг. За тэгвэл энэ талбайг нь олохдоо эсвэл тэгшүүн зөвхт гурвалжин байгаа учраас AD-г үрждэг нь AD-г үрждэг нь DH-ыг хуваадаг нь 2 байна гэсэн. За AD маань 2 язгуур дор 5-ыг үрждэг нь язгуур дор 5, хуваадаг нь 2-оо гэсэн. За ингэх юм бол
2 2-т харагдаад язгуур дор 5-ыг язгуур дор 5-аар хүрчих юм бол 5 гарна гэсэн үг. Тэгэхээр А маань 5 байх байжээ. За дараа нь AD HC пирамидын эзлэх хүн хэд байх вэ гэж. За дараа нь ADHC гэсэн юм их пирамид эзлэх хүнийг олох нь. Тэгэхээр бид нар сая суурийг олцсон гэсэн үг. Тэгэхээр одоо энэ суур нь ингэ байж байгаа нь за ийм боруулчны хувьд. Ийм пирамидын C оройтой ийм пирамидын эзлэх хүнийг олох. За тэгэхээр пирамидын эзлэх хүнийг яаж олд юм бэ гэж. Тэгэхээр пирамидын эзлэх хүнийг олохдоо за энэ чинь AD эзлэх хүнийг олохдоо яаж олох юм бэ гэхээр 3-ны 1-ийг үржих нь за суурийн талбай буюу AD H-ийг үрждэг нь за энэ өндөрөөр буюу DC-гээр нь үржих гэсэн үг. За ингэ бодох юм бол 3-ны 1-ийг үрждэг нь за бидний суурийн талбайг сая 5 гэж олсон. За DC өндөр маань өөрөө 2 язгаар дор 11 байна. 11 байна. За ингэх юм бол хариу маань 3-ыг хуваадаг нь 10-ыг үрждэг нь язгаар дор 11-ыг хуваадаг нь 3 болно гэсэн үг. За тэгэх юм бол хариу маань өөрөө за 3-ны 10 гэдэг нь байна. Язгаар дор доторх тоог нь л бичиг. Тэгэхээр 1 1 гэсэн тоо бичигдэх нэ. За 2 дугаар даалгавар дээр AC тал хэд юм бэ гэж асуусан байна. Тэгэхээр энэ урт эхлэдэг. За энийг ингээ харах юм бол ерөөсө тэгшүүнцэгт гурвалжны маань катет байх. Тэгшүүнцэгт гурвалжны маань гипотенуз байх. За тэгэх юм бол энэ бол А С нь байна. Биднэрт юу өгчөөд байгаа юм бэ гэхээр ДЦ байгаа мөн АД-гийн хэмжээ байгаа. Тэгэхээр ерөөсөө энийг Пифагороор л бодчихно гэсэн үг. Тэгэх юм бол АД-гийн квадратаар нэмэх нь СД-гийн квадратыг нэмээд язгаар авчна гэсэн үг. Тэгэх юм бол 2 язгаар дор 5D 5-ын квадратаар нэмдэг нь 2 язгаар дор 11-ийн квадратыг нэмээд язгаар авна гэсэн үг. За ингэ бодох юм бол 4-ийг 5-аар үржихээр 20. За хойдолт нь 4-ийг 11-аар үржих юм бол 44. За тэгэхээр 64-өөс язгаар 8 гэж гарах нэ. Тэгвэл бидний 8 гэдэг чинь өөрөө юм бэ гэхээр АЦ гипотенуз хэмжээ гарчиж байна гэсэн үг. За АЦ хатал. Тэгэхээр энэ дата маань 8 байх. Ба үүний адилаар АЦH гурвалжны талуудыг олвол ийм болно гэж. За тэгэх юм бол талууд нь өгөгдсөн гурвалжин гарч ирж байна гэсэн үг. С за АH гэсэн ийм талтай гурвалжны тухай ярьж байна. За бидний олох гээд байгаа зүйл юм ихэр энэний талбай хэд юм бэ гэж. АЦH гурвалжны талбай. За АЦ
хэмжээ 8 гэж гарсан. CH хэмжээ 7 гэж өгсөн. AH хэмжээ 5 гэж өгсөн гэсэн. За энэдээс талбайг нь яаж олох юм бэ гэхээр бид нар хагас периметр эхлээд олох шаардлагатай. За хагас периметрийг яаж олох гэхээр төсөө нэмэл 2 дуучна гэсэн. За ингэ бодох юм бол энэ маань 20-ыг 2 дуугаад 10 гэж гарах. За периметрээс периметр за хагас периметрээс хасдаг нь за эхний тал буюу за энэ А тал гэж. Дараагийн хагас периметрээс хасдаг нь дараагийн тал. Дараагийн хагас периметрээс хасдаг нь за дараачих тал баг. За ингээд язгуур авчих юм бол за бидний талбай гарах нэ. За хагас периметр нь 10. За тэгэхээр эхний тал бол 10-аас хасдаг нь 8. Өчтг нь 10-аас хасдаг нь 7. Дараа нь 10-аас хасдаг нь 5 бах нэ. За эндээс язгаар авчих. За тэгэх юм бол ингээ харах юм бол 2 дараагийнх 3. За энд 5 бах. За тэгвэл 10-ыг үрждэг нь 2-ыг үрждэг нь 5, үрждэг нь 3 буюу ингээ харах юм бол хариутай харилт хариу маань өөрөө язгуур дор 3-ыг байлгаж явах юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ ордлын гишүүдийг үржижгээр 100 үрждэг нь 3 язгуур дор гэдэг чи өөрөө язгуураас 10 гараад тэгээд 3 язгуур дор үлдэх. За тэгэх юм бол E тоо бол 1, F тоо бол тэг байх гэсэн. За 3 дугаарт нь юу болох юм бэ гэхээр parallel 15 D оройгоос за энэ D оройгоос за доошо буусан гурвалжны AC H гурвалжны хавтгай хүртэлх зайг нь болох юм. За 3 нь энэ дээр очиж. Ер нь бол энэ гурвалжныхаа энэ пирамидынхаа бол ижлэхүүнийг мэдчих. За бид нэр ижлэхүүний төрөв энд олсон. Төрөв пирамидынхаа ижлэхүүнийг энд олоод гаргацсан. Тэгэхээр энийг ашиглана гэсэн үг. Тэгэхээр одоо за энэ бол ижлэхүүнийг олохдоо бид нар 3-1-ийг үрждэг нь за суурийн талбай бол сая бодож олсон ACH гэдэг суурийн талбайтай бөгөөд за өндөр нь бидний D оройгоос доош нь болгосон өндөр байх хэрэгтэй гэсэн. За жижигээ H-ээр тавьчих. За ингэ бодох юм бол 10-ыг үрждэг нь язгуур дор 11-ийг хуваадаг нь 3 тэнцүү 3-1-ийг үрждэг нь төрөний бодсон ACH маань 10-ыг үрждэг нь язгуур дор 3 байсан. За ингээ H нь хэд буюу өндөр нь хэд байх вэ гэж. За тэгвэл энэ гишүүдийг урагш нь оруулах юм бол 3-ыг үрждэг нь 10-ыг үрждэг нь язгуур дор 11-ийг хуваадаг нь 3-ыг үрждэг нь за одоо энэ боно гэсэн ийшээ явна гэсэн. Бол 10-ыг хуваадаг нь язгуур дор 3 байна гэсэн. За ингэх юм бол энэ 3 энэ 10-тай дарагдана 10 10-тайгаа дарагдчихна. Тэгэхээр бид нарт ерөөсөө язгуур дор 11-ийг хуваадаг нь язгуур дор 3 үлднэ л гэсэн үг. За энийг иррационалаас чөлөөлөх юм бол доор нь язгуур дор 3 дээр нь бас язгуур дор 3-оор үржээд өгчнө гэсэн үг. Тэгэх юм бол хариу маань 3-ны язгуур дор 33 гэсэн хариу гарах. За тэгэхээр ерөөсөө GH маань 3 гэсэн байна. За 2-ын 3 дээр явган аялагчдын явсан замыг 4 завсарт бүлэглэж гистограммаар харуулваа.
За 3 км-ээс 5 км явсан аялагчдын тоо хэд байх вэ гэж хэлээд. За босоо тэнглэгийн дагуу давтамжийн нэгтийг авсан юм байна. Хэвтээ тэнглэгийн дагуу зам гэдэг юм их авсан. Тэгэхээр зам маань өөрөө тэгэхээр ерөөсөө энэ графикийн маань талбай л тухайн аялагчдын тоо болж байна гэсэн. За бид нэр эхлээ 3-аас 5 км буюу энэ хэсэгт ямар хэмжээний аялагчд байгаа юм бэ гэдэг тоог нь олох. Тэгэхээр ерөөсөө энэ дүрсийн талбайг олчихно гэсэн. За энэ дүрсийн талбайг олно гэх юм бол шууд илэрхий харагдчих тийм ээ. Босоод дээшээ 2 хажуу дээшээ 2 буюу ерөөс 4 аялагч байх нь. За энэ дээр бол 2 аялагч байх нь. Энэ дээр бол 3-ыг 2-оор үржих буюу 6 аялагч байх нь. Энэ дээр бол мөн адилхан 4 аялагч байх. Тэгэхээр аялагчдын тоо нь 3-аас 5 км дээр бол энд бол 4 байсан баг. Нийт аялагчдын тоо гэхээр эдрийг бүгдийг нэмчих нь шүү дээ. Гэх юм бол 16 юу? 16 аялагч байна. За аялагчдын явсан дунджийг олох нэ. За тэгвэл бүгдээр арифметик дундаж бодно гэсэн. За дунджийг олохдоо за тэгэхээр бид нарт ингээд завсраар өгөгдсөн байгаа учраас за нэгдүгээр завсарт байгаа. 1 дээр нэмэх нь 3. За түүнийг 2 туваагаад за аялагчдын тоогоор нь үржих гэсэн. За 2 аялагч байна. За дараа нь нэмэх нь 3-аас 5 утга нь 2 үржих нь аялагчдын тоо 4. За нэмэх нь 5-аас 7. За энэ дундаж гэсэн учраас 2 туваагаад тэгээ аялагчдын тоо буюу 6-гаар үржих нь дараа нь нэмэх нь 7-оос 9. За энийг 2 туваагаад тэгээ аялагчдын тоогоор буюу 4-өөр нь үржих гэсэн үг. Үүнийгээ нийт аялагчдын тоо буюу 16-т нь хуваach өгнө гэсэн үг. За ингэ бодохоор энд за дарчээ шууд. Энийг 2 2-тай дарчээ. За энэ 2-ыг энэ 4-тэй дарчээ. Энд 2 байна. За энд 3 байна. Энд 2 байна гэсэн үг. За тэгэх юм бол за 4-ыг 2-оор үржихээр 8. Дараа нь 8-ыг 2-оор үржих нь тэгэхээр 16. Нэмэх нь 12-ыг 3-аар үржихээр 36. Сүүлийнх нь болохоор 16-г 2-оор үржихээр 32 байна. За үүнийг нэмээд 16 туваах юм бол 88-ыг хуваадах нь 16. 88-ыг хуваадах нь 16 байна. За тэгвэл үүнийг 8 туваач, энийг бас 8 туваач. Гэх юм бол хариу маань 2-ны 11 гэж гарах нэ. Тэгэхээр алий D дээр 1, E дээр бас 1 байх байсан байна. За сүүлд нь 3 дугаарт нь стандарт хязгаалт нь хэд байх юм бэ гэж. Стандарт хязгаалтыг бодохдоо энэ хүү дундаж буюу завсрынхаа дундажийн квадратыг аялагчдын тоогоор нь үржээд тос үрт нь үржээд тэгээ сүүлд нь энэ хүү сая гаргасан арифметик дунджийнхаа квадратыг хасч өгнө гэсэн. Энийг. За тэгэх юм бол энд маань 4 дээр 5 дээр нэмэх нь 7-г хуваадах нь 2-ын квадратыг үржих нь 6 нэмэх нь 7 дээр нэмэх нь 9-ийн хуваадах нь 2-ын квадратыг үржих нь 4 аялагч шиг байсан. Энэ тоо үржээд за энийг тэгээд 16 та хуваагаад нийт аялагчдын тоонтой хуваагаад
За түүнээсээ арифметик дунджийнхаа квадратыг хасаж өгөх нэ. За тэгээд эндээс нь язгуур авчих. За энийг ботход хариу гарна гэсэн үг. Эхнийх дээр 8 байх нь дараагийнх дээр 4, 4-ийн квадрат 16, 16-ыг 4-өөр үржих юм бол 64 нэмэх нь за 12, 12-ыг 2 дугаар 6, 6-гийн квадрат 36, 36-ыг 6-аар үржихээр 216 нэмэх нь за энэ маань 16-г 2 дугаар 8, 8-ийн квадрат 64, 64-ыг 4 үржихээр 256. Йоо, үнийгээ 16 тавах. За эндээсээ 4-ний 11-ийн квадрат 121 учраас 4-ний 121-ийг хасаж өгнө гэсэн үг. За ингээ харах юм бол 544 гарах нь эдгээрийн нийлбэр. За тэрнийг 16 хуваагаад за түүнээсээ 4-ний 121-ийг хасаад язгуур авах нэ. За энэ 4-өөр өгье. Тэгэх юм бол 16-ны 544-өөс 484-ийг хасах юм бол 60 гарна. За эндээс язгуур. За аль алийн 4 тооч. Тэгэх юм бол язгуур дор 4-ний 15 буюу эндээс язгуураас гарах юм бол 2 язгуураас гараад язгуур дор 15 байх нэ. За тэгэхээр F маань 1, G маань 5 байсан байна.